Талбайн баруун гар талд хот хөргөөс сургууль талбайн зүүн гар талд Баян Улгийн аймгийн 2 дугаар сургууль үсгээд үдэж байна. Тоглож байна. Эхний оног Баян Улгийн аймаг авсан авлаа. Давуулыг 24 намаас багсалтаа давуулж байна. 29 намрын тамирчин Бацайхны төгөлдөр гэдэг тамирчин багтаа нэг өн авч ирлаа. Давуулыг 12 намрын тамирчин Төгсөрдөн 12 намрын тамирчны 2 дахь давуулалт. Ардон Сантон харьцаа 2-2. Давуулыг 7 намрын тамирчин Бат Эрдэнэ Мөнхбат давуулж байна. Арангуруу намрын Тэмүүлэн авч ирсэн. Давуулыг 29 намрт төгөлдөр давуулж байна. Арван нэг намрт довтлог хамгаалсан 13 намрт 11 намрт сул бөмбөг ойлголцсонгүй сэтгэн дүрсэн байна. 24 намрт тамирч амар төвшин сэтгэн дүрж бөмбөг алгасан. Давуулыг 7 намрт тамирчин Мөнхбат гүйцэтгэж байна. Сул бөмбөг 2 дугаар намртай тамирчин Төрсийг айлын багта 3 тоног авчирсан тооны харьцаа 4-3. Хоёрын өмсөн тоглоо 21 намртай тамирчин Арван намртай тамирчин Альбарапи та 4 тоног авч ирсэн тооны харьцаа 4-4. Төрсийн айлын давуултыг гүйцэтгэж байна. Харин 24 намртай Özün Оршин амар төвшин багта 5 тоног авч ирсэн тооны харьцаа 5-5. Арван нэг намрт Альбарапигийн баталгаа амжилттай. Альбарапи давуулыг 12 намрын тамирчин Атлик сул бөмбөг 19 намрт Бацайхны оргил сайхан багтаа оноо авчирлаа. Тооны харьцаа 6-6. Давуултыг 24 намрт Özün Оршин амар төвшин давуулж байна. Давталгаа амжилтгүй тооны харьцаа 7-6.
19 номерт Батцайхан оргил сайхны давталгаа амжилтгүй тооны харьцаа 7-7. Маргад Эрдэнэ Айлбар Абигийн давталгаа давалт амжилтгүй тооны харьцаа 8-7. Давалтыг 19 номерт оргил сайхан гүйцэтгэж байна. Харис номерт төгөлдөр халбөгчийн бөмбөг дарж бөмбөгөөр алгасан тооны харьцаа 8-8. Солилцоо. Хаалтанд орсон, гарсан. 2 номерт тамирчин Төрсөн айлын багтаа оноо авчирлаа тооны харьцаа 9-8. Давуултыг 14 номерт тамирчин Ирмек мургаар давуулж байна. Харин номерт тамирчин төгөлдөр хүнгийн гадаа цөлснөөр тооны харьцаа 11-8. Мургарын давуулт төгөлдрийн намын давталгаа амжилтааснаар тооны харьцаа 9-11. Арангуруу намт Билэгүний хаалт амжилттай болсон. Төгөлдрийн хойш шидсэн бөмбөг талбайд унж тооны харьцаа адил 11 болсон. Хорин номерт тамирчны багталтааны дарсан бөмбөг амжилттай тооны харьцаа 12-оос 11. Билэггүй хааш шидэж багтаа оноо авчирлаа. Тооны харьцаа 12-оос 12. Давуултыг 29 номерт давтанд өглөж төгөлдөр давталгаа амжилтгүй хааш шидсэн. Арын тамирчин урд орж ирж та төгөлдрийн 2 дахь давуулт хааш шидсэн. Билэгүний давталгаа амжилттай тооны харьцаа 14-оос 12. Багтаа тэргүүлийг авчирч эхэллээ. Төгөлдрийн 3 дахь давуулт Сол бөмбөг намын давталгаа 24 номерт амар төвшин багтаа 15 тоноо авчирлаа.
Баян-Улгийн аймгийн баг тамирын орчинд эхний завсралгаа захиаллаа. Энэ тоглолтын араас 15-аас 16 насны хөвгүүдийн тоглолт явагдана. Говьлт аймгийн 1-р сургуулийн эсрэг Ховд Бөргөрөө сургуулийн тоглолт явагдана. Түүний дараагаар 17-аас 18 насны эрэгтэй тоглолт явагдана. Увсын 1-р сургууль Ховд аймгийн 7-р сургуулийн баг тус тоглоно. Энэ тэмцээнээс шалгарсан эхний 2 баг баруун бүсээ төлөөлж эдгэрчүүдийн улсын аварга, сүрийн аваргад оролцох эрхээ авч байгаагаар онцлог юм а. Талбайд бөмбөгийг 29 номерт Батсайхны төгөлдөр оруулж байна. Намын буруу авалтсан 2 номтой айлын буруу авалт гэж бөмбөгөөр арчсан. Тооны харьцаа 16-12. Төгөлдрийн 5 дахь давуулалт. Хамгаалт сайн болсон, босгосон. Хамгаалсан. Хаашаа төгсөн. Дарсан. Амар төвшингийн дарамжилтаа олсон тооны харьцаа 17-оос 12. Төгөлдрийн 6 дахь давуулт. Хоёрын бүсний давталгаа. Хоёрын номертой тамирчин. Төгөлдрийн 7 дахь давуулт. Солбан. Билгүүний Билэгүм давталгаа амжилттай тооны харьцаа 18 19-12. Хамгаалт сайн. Арын бүсийн хуурал хаашаа шидсэн. Далайн номертой тамирчин Мөнхбаттын давталгаа амжилттай олсон. Тооны харьцаа 13-7. Намын давталгаа онсан. 24 номертой төгөл амар төвшний давталгаа амжилттай олж багтаа 20-23 оглолоо. Оглолын тооны харьцаа 21-13. Хоёрын бүсийн давталгаа Билэгүүний давталгаа хаалтанд орсон тооны харьцаа 14-21. Тоглолтыг Ховд аймгийн Бөргөрөө сургуулийн баг хошууцалж байна. Давуултыг 2 номертой тамирчин Турсын Айли давуулсан. Онсан тооны харьцаа 15-21. Нэг номертой тамирчин Айлба Рабигийн хууралт амжилттай тооны харьцаа 16-21.
Давуултыг 2 номерын дамирчин Турсын айлд гүйцэтгэж байна. Сул пас. Хорин 4 номертой Амар Төвшин багтаа оноо авчирч тооны харьцааг 22 болгосон. Даваас хаширдны Тэмүүлэн багтаа давуулт дээр оноо авчирч тооны харьцааг 23 болголоо. Аран 4 номертой Мургарын хаас амжилттай болсон тооны харьцаа 17-20. Давуултыг 10 номертой Алдар Бэргэн давуулна. Давуулт амжилтгүй тооны харьцаа 18-аас 23. Алдар Бэргэний давуулт амжилтгүй. Давуултыг Орындортой Битэгүн давуулж байна. Давуултаар оноо авчдуулсан тооны харьцаа 25-18 харьцаатайгаар эхний ээлжийн тоглолтыг ажиллаа. Хавд аймгийн баг хамтлаа ажиллаа.
Тонер за 3-1 тэмцээний эхний ээлжийн тоглолтыг мөнгө бол асуулагчтай ховд бүргэрээс үгийг хоцсон байгаа. Давлан тоглогч төгөлдөр давуулаараа оноо авч байна. Тонер за 4-1 төгөлдрийн 2 дахь давуулалт. Харин номертой тамирчны хаалт амжилттай олсон. Төгөлдрийн 3 дахь давуулалт. Хамгаалал амжилттай. 29 тоглоо амжилтгүй. Тонер за 6-1 тоглолтыг төгөлдрийн 4 дахь давуулалт гадаа гарсан Тонер за 2-6 21 номертой тамирчны 22 дугаар бүсийн тоглолт амжилттай болсон Тонер за 7-2 Баяуулгын аймгийн эхний зөвшөөрөл захиалсан. Эхний үеийн тоглолтыг мөнгө засагчуулагчтай ховд хоригрээс өгсөн бол 2 дугаар ээлжийн тоглолтыг ховд хоригрээс гашуучилж явж байна. Давалтыг 21 номертой тамирчин гүйцэтгэн. Нэг номертой тамирчин Альбарабигийн давталгаа гатаа унж Солбомбуг Арын бүсийн давталгаа 7 номертой тамирчин Мөнхбатын арын бүсийн давталгаа амжилттай болж Тонер цаг 3-8 болж ойртууллаа. Давуултыг 2 номертой тамирчин Турсын Айли давуулж байна. Арван номертой Нургарын хаалт амжилттай олж Тонер цаг 4-8 болж ойртууллаа. Турсын Айлигийн 2 дахь давуулалт. Арван номертой тамирчин хооронд төрж бөмбөгөөр алгасан.
Намын давталгаа. Амар төвшний намын давталгаа амжилттай болж тооны хайрцаг Хьюстон болж холбоорлаа. Солилцоос хэлсэн. Тэмүүлэнг 11 номертой тамирчин Маргад Эрдэнэр солилцсон. Маргад Эрдэнэ ихний даваа бол Солбомбог 18 намртай тамирчин Алдар Бэргэн торон дүрж хүмүүграгдлаа. Тооны харьцаа 10-5. Нэг номертой Айлбар Абигийн давталгаа амжилттай магтаа 1 оноо авчихлаа. Номертой тамирчин Алдар Бэргэний давуулалт давуултыг 24 номертой Үлзий Оршин амар төвшин давуулна. Давуул амжилтгүй тооны харьцаа 11-с 8 7 Батаусаад тооны харьцаа 12-оос 7 Давуултыг 19 номертой оргил сайхан гүйцэтгэж байна. Солбомбог тооны харьцаа 8-аас 12. Давуултыг 14 номертой тамирчин гүйцэтгэн 14 номертой тамирчин Нургаар багтаа давуулт руу авч ойртууллаа. Тооны харьцаа 10-аас 12. Моргарын 2 дахь давуулалт. Гадаа унсан тооны харьцаа 13-10. Давуултыг 12 номертой тамирчин давуулна. Далайн номертой Батэрдний Мөнхбат багтаа 11-12 болж анаг ойртууллаа. Дарса 29 номертой Төгөлдөр торон төрж бөмбөгийг хураалгасан. Мөнхбатын хаашаа шидсэн бөмбөг анаг үзүүлсэн. Тооны харьцаа 23-аас 23. Давуултыг 24 номертой тамирчин Нургаар давуулж байна.
Сул бөмбөг. 7 номерт Мөгбатын толгой хаалтанд орж. Унсан. Маш сонирхолтой 2 номерын төрсөн айлгийн бөмбөг халбайн гол унж багтаа оноо авчирлаа. Давуултыг 24 номертой Багсултан давуулж байна. Гадаа унсан 5 найрцаа 14-өөс 15. Төгөлдөр Онерцаа адил 15. Давуулсан Тонерцаа 16. Төгөлдрийн 3 дахь давуулалт. Хоёрын бүсийн тоглоо хаалтанд орсон. Нэмсэн 2 номертой төрсөн айлгийн тоглоо багтаа авширлаа. Давуулт амжилтгүй тооны харьцаа 17-ос 16. Чигсэн сул бөмбөг намын тоглоо хаалтанд орсон. Орилын шишсэн бөмбөг сул бөмбөг сайн 11 номертой тамирчин Альбараби 24 бөмбөгөөр алгасан давуултыг 21 номертой тамирчин гүйцэтгэнэ. Билэгүн гүйцэтгэж байна. Хоёрын бүсийн давталгаа хамгаалсан. Арсан. Баяуулгийн аймгийн 20 дахь тусгалгаа авсан. Хамгаалал ажилтаа нэмсэн унсан 2 номертой төрсөн айлгийн тоглоом амжилттай тооны харьцаа 17-оос 19. Сэтиг орж орсон тооны харьцаа 18-аас 19.
Хаасны гар сулруулсан. Давлыг амар төвшөнд авалсан. Сул бөмбөг. Намын давталгаа 14 номертой Мургарын хаалт амжилттай. Давлыг 11 номертой Тамирчин Айли Рапи давалсан. Оргил сайхны хуурал амжилттай болсон. Тооны харьцаа 21-19. Давалтыг 24 номертой үлцээ оршин амар төвшин давуулж байна. Мөнх Батын давталгаансан тооны харьцаа 20-21. Давалтыг 10 номертой Тамирчин Алтар Барган давуулна. Алтар Барган. Ундавсангүй тооны харьцаа давалтар оноо авч тооны харьцааг тэнцвүүллээ. 21-с 21. Баруун бүсийн аврах шалгуулах сурагчдын лиг 3 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Яа. Тооны харьцаа харин 2-с 21. Найзынхаа толгойн харагдаж байна. Давалтыг 19 номертой Бат сайхны оргил сайхан давуулнаа. Гой давсан сул пас, сул бөмбөг, дарсан чиглэлтсэн Мөнх Батын хаашаа шитэн бөмбөг. Тооны харьцаа 22. Хэрвээ Баян-Улгийн аймгийн 2 дахь сургууль хожих юм бол шийдвэрлэх 3 дугаар ээлжинд гарах юм аа. Бэлэгүн хуурсан, хамгаалсан, шийдсэн. Бэлэгүн цогсон давталгаа амжилтгүй тооны харьцаа 23-аас 22. Мөнх Бат дасгалжуулагч завсаргаа захиаллаа. 아는 말은 누가 이기고 있었어? 아는 말은 누가 이기고 있었어? 네. Давалтыг 14 номертой Тамирчин давуулсан. Хаандаа айлгсан. Ийгүү хожлын ханаан дээр Баян-Улгийн аймгийн 20 дугаар сургуулийн ирсэн. Арандүр номертой Тамирчин Мургаар давуултыг гүйцэтгэн. Сул пас. Мөнх Батын уурсан давталгаа авсан. Бэлэгүн давталсан. Сул. Бэлэгүн салгаарын давталгаагаар 23 дугаар авсан.
Давалтыг амар төв шинг үүсгэж байгаа. Намын давталгаа хаалтны гартаа уснаар шийдвэрлэх 3 дугаар хайлтын тоглолт гарах нь ойлгомжтой болж байна. За энэхүү баруун бүсийн аврах шалгуулт тэмцээн 3 дахь өдөр амжилтаар үргэлжилж байна. За энэхүү эндээс тойргоор бүх тоглож явсан. Тэгээ тойргоор хамгийн их одсон олон очсон 2 баг улсад баруун бүсээ төлөөлж улсын аврах төрөлсөлдөх эрхээ авсан байгаа. Эрхээ авахын төлөө өрсөлдөж байгаа. За энэхүү эхний үеийг Ховд төргөрөөс авсан бол 2 дугаар үеийг Ховд Баяуулгийн аймгийн 20 дугаар сургууль авснаар шийдвэрлэх 3 дугаар хайлтын тоглолт ийгүү эхлэх гэж байна. Бөмбөгийг 14 номертой дамирчин Мургаар талбайд оролцуулсан. Мургаар эхний давуулал сул пас Мугатын давталгаа Анна ойлгосон тооны харьцаа 1-1. Мургарын 2 дахь давуулал Билэгүн хуурсан хаорондоо ойлгож чадсан боллоо. Тооны харьцаа адил 1. Тооны харьцаа 1-1. Амар түвшний давуулал Мугат хуурсан шууд оруулсан. Билэгүн хаалтны гартаа гарсан юм байна. Амар төвшний 2 дахь давуулал амар төвшин давуулаар гана авсан тооны харьцаа 3-1. Сул бөмбөг
Билээгүй хаалтын гартаа гаргасан тооны харьцаа 4-1. Амар төвшний 3 дахь давуулал Баян Улгийн аймгийн эхний завсарлага захиаллаа. Q18-ийн пенальти зөвж тойргоор тогтсон учраас хамгийн сүүлийн тоглолт Q18-ийн тойргийн тоглолт явж байгаа. Тэгээд Ховд аймгийн 7 дугаар сургуулийн баг төвшний 4 дахь давуулал заал 4 гүнтэй маш гоё үзүүштэй тоглож явж байна. 10 Хаширдны Тэмүүлэн гэдэг үг хаалт хийсэн байх шүү. Амар төвшин 5 дахь давуулал хаалтын гартаа явсан юм байна. Тооны харьцаа 6-1. Баян Улгийн аймгийн засал солилцоо захиалсан 11 номертой Айлын Рапиг 12 номертой Тамирчин Ахтликээр солилцоо оруулсан. Балуун номертой 21 номертой Билэгүн хаалта тооны харьцаа 7-1. Баян Улгийн аймгийн баг тамирчид минутын 1 завсралгаа үтсэн. Ховд аймгийн баг тамирчид 2 завсралгаа байгаа. Билэгүн гэдэг тамирч өнөөдөр онцгой байгаа юм байна. Тооны харьцаа 8-1 харьцаатайгаар байраа сольж байна. Энэ тоглолтын араас Move your feet to the beat. I'm the boogeyman. Let's boogie. Энэ тоглолтын араас Q16 насны хөвгүүдийн баг тоглоно. Ховд аймгийн прогресс сургуулийн багтаа Говьалтай аймгийн 1-р сургуулийн баг тоглоно. Түүний араас Q18 насны хөвгүүдийн тоглоно. Ховд аймгийн 7-р сургуулийн багтаа Овсын 1-р сургуулийн баг тоглоод хаалтын үйл ажиллагаа болно шүү үзэгчтэй. Сол бомбог Билэгүн хуурсан хатсан хамгаалт 20 Билэгүн гэдэг тамирч өнөөдөр яалчгүй онцгой байгаа байна үзэгчтэй. Давуултыг довтлон тоглогч Батсайхны төгөлдөр гүйцэтгэн. Хоёр найрнаас Мөнх Батын давталгаа амжилттай болсноор тооны харьцаа 3-9 болж ойртуулж байна. Мөнх Батын давуулалт амар төвшний 24 номертой амар төвшний давталгаа амар Баян Улгийн аймаг 2 дахь завсарлага захиалж Баян Улгийн аймгийн завсарлага энэ үрээ дуусч байна. Харин Ховд аймгийн Шигшөөгийн хувьд гэх юм бол 2 удаагийн завсарлага минутын амралт байгаа.
Одоо хоёр эрэгтэй тоглолт яваад хаалтын үйл ажиллагаа явна. Бөмбөгийг талбайд 21 номертой давтан тоглогч Ганбаатарын Билэгүн талбайд оролцуулнаа. Харамсалтай авсангүй. Тооны харьцаа 4-10. Давуултыг 2 номертой давирчин Тэлекийн төрсийн айлыг гүйцэтгэн. Мөн айл тал нь давуултаас за энэ хүн давуултан дээр 13 номертой дамирчин хаш эрдний Тэмүүлэн давуулан Арын бүсийн тоглох Мөнхбат холбогч дарах гээд тогтсон тооны харьцаа 5-11. Эссэн тооны харьцаа 6-11 5-11 зүрхт болж ойртууллаа. Давуултыг 18-р дамирчин Алдаа Бэргэн давуулна. Оргил сайхны туслахыг хамгаалсан 11 номертой 11 номертой дамирчин Альбараби хуурж багтаа оноо авч ойртууллаа. Тооны харьцаа 7-11. Давуултаар оноо авсан. Тооны харьцаа 8-11 үзэгчтэй. Ховд аймгийн засагчуулагч нэг завсралгаагаа хэрэглээ. Одоо түнд нэг завсралгаа байгаа. Энэ тоглолтын араас 16 насны эрэгтэй тоглолт явна. Говьалтай аймгийн 1-р сургуулийн эсрэг Ховд аймгийн Прогресс сургуулийн эрэгтэй баг тоглоно. Түүний дараагаар 18 насны эрэгтэй тоглолт явагдана. Давуултыг 18 номертой дамирчин Алдаа Бэргэн давуулж байна. Алдаа Бэргэн Оргил сайхан хуурсан хаалтанд орсон. Амжилтгүй тооны харьцаа 9-11. Анаага 2 болгоо ойртууллаа. Онса тооны харьцаа 10-11. Гадааг айсан бөмбөг дотор унж айлт нэг оноо Баяулгийн аймгийнх нэг оноо авлаа. Алдаа Бэргэн давуулт амжилтгүй. Тооны харьцаа 12-10.
11 номерт амарчин Альбараби хаалтны гартаа гарч багтаа 1 ойртууллаа. Тооны харьцаа 11-ээс 12. Ароныг нэмэрт Альбар Рапи давуулсан. За түрүү үзэгчтэй маш үзүүштэй тоглолт явж байна үзэгчтэй. Альбар Рапи давуулахгүйсэн байна. 14 номертой Мургаар давуулна. Шар үзэгсэн. Наймсгүүд яваад байгаа. Хаалтын гараа сулруулсан. Оргил сайхан хаашаа шидсэн. Альбара би хаалтанд орсон. Хамгаалсан. Арын бүсэн тоглоо. Оргил сайхан хаашаа шидсэн. Хатсан. Дахиад шидсэн. Хамгаалсан. Намын тоглоо амжилтгүй. Тооны харьцаа адилаар 2. Арандор номерт тавьсан. Давуулж байна. Маш их намын давлага хаалтанд орсон. Оргил сайхан хуурсан. Гарс. Хавд аймгийн багийн сүүлчийн тайм аут дээр айл огт нь ямар ч тайм аут болсон. Үзэгчтэй. Заал дөрвөн хүнтэй маш үзүүлжтэй сайхан ойлт болж байна. Үзэгч та ирээд бидэртэй хамт ирээд үзэхгүй юу гэж хүсэж байна. Move your feet to the beat. I'm the boogeyman. Let's boogie. Move your feet to the beat. I'm the boogeyman. Let's boogie. Move your feet to the beat. I'm the boogeyman. Let's boogie. I'm the boogeyman. 14 номертой Мургаар давуулж байна. Ээлэн пас алдснаар хожлын оноон дээр баян үлгичүүд ирлээ. Үзэгчтэй. Давуулсан тооны харьцаа 13-аас 10. Давуултыг давтландаа өглөгч. 19 номерт давтландаа өглөж. Оргил сайхан давуулж байна. Хорныг номерт бэлэгээгүй өнгөдөг өглөж. Багтаа оноо авчирч чадлаа. Давуултыг оргил сайхан гүйцэтгэн. Үзэгчд орилсон маш үзүүштэй сайхан тоглож байна үзэгчтэй. Билэгүүн гэдэг нь багтаа оноо авчирлаа. Тооны харьцаа 15-14 болж байна үзэгчтэй. Оргил сайхны 3 дахь давуулал
Маш гоё үзүүлэлттэй. Ооса. Баяуулгийн аймгийн бид дуусах болоогүй шүү гэдэг үгийг хэлж байна. Баярлалаагаар Баяуулгийн аймаг гаргасан. Энэ бол маш хариуцлагатай. Хооны харьцаа 16-10. Байрлалын алдаа заасан юмгээр яахан асуудал гарсан шүү үзэгчтэй. Ойлгож байгаа нь үз. Үзэгч даяараа алга дайсан маш сайхан тоглож байна. Ардын даяараа алга дайсан маш сайхан үзүүлэлттэй болж байна. Шүүгч ховд бүргэрээс оноог заасан. Шүүгч прогресс юм байна. Хаста бацаахны төвлөр гэдэг үг хааж энэ тоглолтыг очлоо. Баяр хүргэе. Гэсэн шийдвэр гарсан.